Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодлого ямар бодлого вэ гэхээр plus one гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь яадаг вэ гэхээр биднэрт бас маш том хэмжээний integer буюу маш том хэмжээний бүхэл тоо өгөгдөх нь байна. За тэр нь бас integer array дотор одоо өгөгдөх нь. Одоо чинь 1 2 3 гэдэг тоо өгөгдсөн байлаа гэж бодоход энэ 123 гэдэг тоо байх нь шүү дээ, тийм. За тэгэхээр бидний өгөгдсөн digit болохоор хамгийн одоо most significant to least significant гэж байгаа. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за хамгийн их тал нь бол энэ талтай, хамгийн бага тал нь бол энэ талтай гэсэн үг. Тэгэхээр нэгжийн орны энэ талтай, одоо их тал нь бол энэ талтай. Тэгэхээр энэ 123 гэдэг тоо байна. За ер нь тэгээд ойлгочих болно. За тэгээд энэ large integer бол ямарваа нэгэн одоо leading одоо zero буюу одоо урталтай ямарваа нэгэн t-ийг бас агуулахгүй гэдг нь биднэрт шууд хэлээд өгчөж байгаа. За тэгээд энэ том integer-ыг нэгээр одоо их хэсгээ. За тэгээд тэр гарсан хариуг нь integer array дотор хийгээд өгөө гэж байна. За тэгэхээр бид нар бас энэ бодлогыг бас тодорхой хэмжээнд бол яаж бодож болно. Одоо чинь 1 2 3 гэдэг өгсөн гэж бодоход 123 гэдэг тоо болгож байгаа. За одоо long дээр хадгалдаг ч юм уу те. Тэгээд нэгийг нэмээд тэгээд 124 гэдэг тоо гаргаж авч болно. За гэтээ яг ингэж бодоход одоо чинь энэ digit гэдэг энэ юуны 1-ийг хийлээ, 2-ыг хийлээ, 3-ыг хийлээ 123 гэдэг тоо гаргаж авсаа нэмэх нь 1 гэд. За тэгээд long-ийн утгыг буцаавал энэ бодлого error зана буруу өгнө. Lead code дээр бол энэ бодлогыг бол accept хийж авахгүй байх нь. За тэгэхээр яагаад accept хийж авахгүй юм бэ гэвэл хэдүүлэн жишээс ийм бага тоо болохоос биш магадгүй 2000 оронтой тоо байвал яах вэ гэдэг ч юм уу те. Магадгүй одоо 100,000 оронтой тоо байвал яах вэ? Энийг бол компьютер өөрөө хадгалж авч чадахгүй шүү дээ. За long-ийн утга чи юу вэ? 2.43 зэрэг мэрэг хэдэн зэрэг үсэ ямар ч байсан тийм зэрэг байгаа. Гэтэ тэр бол яавч 2000 оронтой тоо мондор хүрч чадахгүй шүү дээ. Тийм оронтой тоог хадгалж чадахгүй. За тийм болохоор хэдүүлэн илүү дээр арга хэрэгтэй байх нэ. За тэр арга нь ямар арга байж болох вэ гэхээр мэдээж хэдүүлээ 123 гэдэг тоог хараад үзэхэд мэдээж нэгээс нь ихэж нэгийг нэмэхгүй нь бол ойлгомжтой шүү дээ. Тэр нэгээс нэмэх хэрэгтэй байж. Тэгэхээр хамгийн сүүлчээс нь ихэж нэмнэ. Тийм учраас хэдүүлээ 1 2 3 гэдэг array байгаа юм чинь 1 2 3 гэдэг massive байгаа юм чинь хэдүүлээ яаж бодож болох вэ гэж төгсгөөс нь ихэж нэ. Тэгэхээр 3 гэж ихсээд 3 дээр нэгийг нэмээд хэрвээ 3 нь 9 биш бол хэрвээ нэгийг нэмээс тэгэл 1 2 3 1 2 4 гэдэг array-г буцаачих нь. За тэгвэл хэдүүлсэнд нь хэцүү одоо болгож байгаа зүйлс бол 999 гэдэг юу вэ шүү дээ. За 999-ээс өмнө хэдүүлээ 899-ийг бодоод үзье. 899. За тэгэхээр хэдүүлээ сүүлээс нэгсэн те сүүлээс нэгсээ нэгийг нэмнэ. За 9 байгаа учраас шууд нэгийг нэмээд юу яаж босохгүй буцаачч босохгүй. За тэгэхээр нэгийг нэмлээ 10 гэдэг утга гарлаа. 10 гэдэг утга гарсан учраас t-ийг хадгалчихна. Энэ дотор t-ийг хадгаллаа. Энэ нэг мөгийг бас хадгалаад ах хэрэггүй шүү дээ. Шууд цаашаа явна. Яг тэгвэл угаас цаашаа явбал 9 дээр нэг нэмэгдэх нь бол ойлгомжтой. Угаасаа бидний алгоритм тэгж явах гэж. T-ийг тавина. Зүгээр л t-ийг оруулаад тавьчихна. За тэгэнгүүт дараа нь 8 дээр нэгийг нэмчин те. 8 дээр нэгийг нэмэхээр 9. Тэгэхээр 900 гэдэг утгыг хэдүүлээ буцаачих нь байна. За хамгийн хэцүү зүйлс нь юун дээр гарч ирэх юм бэ гэвэл 999 дээр одоо гарч ирж байна шүү дээ. 999 3 удаа одоо loop бол явна шүү дээ. 3 удаа явна. За 9 дээр нэгийг нэмлээ. Одоо энэ 9 дээр нэгийг нэмлээ. Тэг гарлаа. Дахиад энэ 9 дээр нэгийг нэмлээ. Тэг гарлаа. Дахиад энэ 9 дээр нэгийг нэмлээ. Яана. За нэгийг нэмлээ. Тэг гарлаа. За тэгмүүд хэдүүлэн буцаах утга юу болчихж байгаа вэ гэхээр тэг гэдэг утга болчихж байгаа байхгүй. Хэдүүлэн loop дуусчихж байгаа юм чи ингэж дуусчихж байгаа юм чи. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ юу хийж өгөх хэрэгтэй вэ гэвэл нэгийг уртал дээр нь бичиж өгөх хэрэгтэй байна. Энэ юуны хувьд бол тэгэхээр loop дуусах үед бол нэгийг нэмж өгөөд ийм утга гаргах нэ. За ерөнхий бодлогын санаа бол ерөнхийдөө бол ийм. Энэ бол lead code дээр байгаа easy түвшний бодлого. Тийм учраас нэг тийм амар хүнд бол бодлого бол биш байна. За хэдүүлээ бодлого юу яагаад бодоод үзье. За тэгэхээр хэдүүлэн бодлого бол
loop байна те. Loop бол digits-ийн size-ийн хасах нь нэгээс ихсэн. За тэгээд I нь бол тийг хүртэл явна. За тэгээд I-аад хасаад явчихна те. Тэгэхээр яагаад энэ digits-ийн size-ийн хасах нэгээс ихэрж байгаа вэ гэхээр угаасаа төгсгөжийн цифрээс ихэрж ийн гэж болно шүү дээ те. 123 гэдэг тоо байлаа гэж бодоход 3-аас 4321 гэдэг тоо байлаа гэж бодоход 1-ээс за 9 гэдэг тоо байлаа гэж бодоход 9-өөс ихсэх нь байна. Сүүлийн цифрээс нь ихсэх нь. За тэгээд хэрвээ digits-ийн тэгвэл I нь 9-тэй тэнцүү бос хэдүүсээ яах юм бэ? За 9-тэй тэнцүү бос гэхгүй хэдүүсээ за 9-өөс бага бол яах юм бэ гэдгийг үзье. Тэгвэл яах вэ гэхээр хэдүүсээ digits-ийн I дээрээ I-га зүгээр нэгээр нэмэгдүүлээд тэгээд return digits-ийг хийчих нь. За энийг яагаад гэдгийг харсан шүү дээ. Жишээ нь 123 гэдэг тооны 3 гэдэг тоон дээр нэгийг нэмээс шууд 124 гэдэг тоог буцаачих нь. За тэгвэл эсрэг нөхцөлд яах юм бэ гэвэл зүгээр digits-ийн I-га зүгээр тэгтээ тэнцвэрчих нь шүү дээ тий. Яг зүгээр угаасаа 9 байлаа гэж бодоход тийг нэмжиж тэг байж юу яах нь бол тодорхой тий. Угаасаа дараачих нь хэрвээ 9-с бага үеэс нэг нь нэмэгдээд явах нь тодорхой юм чи. За хэрвээ ингээд loop дуусчихвол хэдүүсээ яах вэ гэвэл digits дээр insert хийж өгöd. За юуг insert хийж өгөх вэ? Хаана болон юуг insert хийж өгөх вэ гэвэл digits-ийн begin дээр нэгийг insert хийгээд өгч чинь тий. Тэгэхээр одоо магадгүй 999 гэдэг тоо байлаа гэж бодоход тэг тэгээ уртал дээр нэгийг нэмж өгөх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэрнийг нь ингээд хийчих болно. За тэгээд энэ дээр return digits хийгээд хэдүүрийн бодлого бол болох. За хэдүүсээ шалгаад үзье. Ямар нэг алдаа гаргасан байж магадгүй. За гэхдээ мэдээж энэ бол ямар нэг алдаагүй бодлого байна. За тэгэхээр хэдүүсээ энэ бодлого бол ойлгомжтой байсан байхаа гэж найдаж байна. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Ямар нэг асуулт байвал комент хэсэгт бичиж надад асууж болно шүү.